Таныг үнэхээр хайрласан тул ана өгсөн юм аа. Есүс таны өгөх ёстой үгээр өгч таны төлөх ёстой төлөөсийг төлсөн юм аа. Өнөөдөр Христ мэдсэн, Христ амьдсан баярын өдөр гэдэг. Христийг юунаас амьдсан болов? Тэр үгээс амьдсан юм. Төлөвлөлтөнд энэ үгэл гэдэг нүглийн хүс бол үгэл гэж Библиэд хэлсэн байна. Энэ үглийн асуудлыг шийдэх гэж хүн төлөвлөлтөн хэдэн 100 жилийн турш янз бүрийн арга замыг хайж, янз бүрийн шашныг бий болгож, ямар нэгэн буян үлдэж, өшнөн сайн арга замыг хайсан ч өнөөдөр хүмүүс үгсээр байсан. Яг тэр үгэл бол нүглийн хүс суу. Харин Библиэд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр харин үнэхээр Бурхны билэг бол Есүс Христ дотор мөн ань гэж хэлсэн юм. Бид юуны төлөө байдаг юм бэ? Бид өнөөдөр энэ төрөлхтний амьдралыг дууссан. Харин бид мөнхийн тэр амьдрал бид нар очиход дуудагдсан. Хэрвээ Иесус үхлээс амьдгүйсэн бол бидний итгэл, бидний цугларт, бидний магтаал, бидний залбирал, бидний нөхөрлөг, бидний итгэл хоосон байх байсан. Нэг хүнээр нүгэл орж ирсэн ч тийм Есүс Христээр дамжуулан энэ дэлхий дээр тийм авал ирсэн юм аа. Амен. Тэгээд үнэхээр бид үнэхээр өрөвдсөн хүмүүс. Бид амьд бурханд хандан залбирдаг юм аа. Тэр бурхан Тэнгэрээс таны залбирлыг сонсож байгаа. Танд санаа тавьж байгаа. Таныг залбирхаас өмнө тэр бүх зүйлийг чи мэдж байгаа. Яагаад гэвэл таны цорын ганцаар үтээсэн байхгүй юу? Та эцэс давтагдчихгүй цорын ганц гэдгийг мэдгүй. Энэ дэлхийд ер нь царай мотоо хүмүүсийн шигч байдаг гэж байна шүү дээ. Харин хайртай хүмүүсд гэж байдаг. Харин үнэхээр Бурхны хайрыг хүч чадал түүний нэгүсийг мэдсэн хүмүүс бол үнэхээр тийм үү? Ачаалтаа болдог. Яг бидний Библиэс харах юм бол Долооногийн эхний өдөр гэж хэлсэн. Энэ бүтэн сэдвээр эвэрч юм Долооногийн эхний өдөр байна. Өнгөрсөн баасан гарагны сайн баасан гараг байсан. Хэвээс өдөр байсан. Хүн төлөвлөлтний нүглийг тийм үү төлөвсөд төлөхөөр Есүс Христ даргамаа дээр таны миний бүх нүгэл бидэнд дайсагж исэн мөрийг өөртөө аваад тэр бидний төлөө нас орсон. Харин насаараа зогсоогүй 3 хоногийн дараа тэр үхлээс явж амьдсан юм аа. Тийм учраас тэр өдрөөс хойш баярын цуглаа юм. Бид амьд ухад тахил өгдөг юм аа. Амьд ухад магтаал залбирлаа өгдөг юм аа. Та энэ түүнийг магтаж явах үед Бурхны нэгүсэл хүч чадал таны дайсныг бодоо олж. Та энэ хандан үнэхээр Тэнгэрийн Бурхан зөвшлөө өгч явах тэр Тэнгэр зарилга гарах нь Тэнгэрчнэрээр тийм үү зарилга гарах таны амьдралд хүч чадлыг өгч идэг. Амен. За Лук номын 24-р бүлгээс харах юм бол энэ үгээр юу болсон юм бэ? Есүсийн амьдлын талаар хэлсэн байна. Харин 7 хоногийн эхний өдөр гэж хэлж байгаа ш. Тэгээд энэ бид нар амралтын өдөр гэж бодоод байна. 7 хоногийн эхний өдөр та энэ бил жинснийг магтаж, хүндэлж, залбирч, нөхөрлөд үнэхээр зүгстэй хоолсны байгаа. 7 хоногийн өдөр чинь танд Бурхны мэрэгэн ухаан хүч чадал хайр нэгүсэл таныг удирдах бас хамгаалах байна. За энэ гэж эхний өдөр үүрэг тэд Улсын дээр ирэхдээ бэлдсэн амьдлын үнэлтэн авчирв. Улсаас татыг нөхүүлэн зайлшгүй тэд хараад дотгош олсон боловч эзэн Есүсийн цогцыг олсонгүй гэж хэлсэн. 7 хоногийн эхний өдөр тэд үнэлтэн авч ирсэн. Магадгүй эзнийхээ бие тосох гэж утсан баг. Тэгсэн чи юу болсон бэ? Улснаас эзний цогцыг олсонгүй гэж хэлсэн. Өнөөдөр мянган хаадууд магадгүй мянган шашны тэргүүнүүд маш олон сайн хүмүүс өнөөдөр сайн зүйлийг хийсэн. Хэдэн зуун жилийн турш харин тэд нас орсон. Тэд улсандаа байна. Зарим нь чанар болсон байна. Харин үнэхээр зарим нь тийм үү? Ахиж амьдсангүй. За энэ ингэж хэлсэн байна. Тэднийг нэгдэн байх тул үзэгдэн гэрэлцэн хугацаа баян гинт нэгдэн зогсож байлаа. Мөнх эмэгтэйчүүд айн сангас нүүрээ газар хөтөд бүхийгсэн тэд та юу үгслийн дунд амьд нэгнийг хайна. Тэр ингэ байхгүй амьдсан Галилей хотод тэр танаас юу айлтж байсныг санацгаа. Хүний нүгэл хүмүүсийн гар тушаагдаж цовдлогдоо 3 дахь өдөр амьлах ёстой гэсэн шүү дээ гэж хэлсэн. За сангийн номд дээр тэр хэлснээр амьдсан гэж хэлсэн.
Есүс Христийн талаар үхээд амьлах тухай маш олон зөвлөлүүд хуучин гэрээ дээр байна. Тэр үхэх болно, тэр амьд оршуулгах болно, тэр амьдыг толгойд зөвлөлүүд байсан. Есүс нас олгоос өмнө иржсэн. Би хүмүүсийн гал тушаагдах болно. Тэгээд би үнэхээр тийм үү, үнэхээр залмад цогцолт насууд болно. Харин 3 хоногийн дараа би үхлийгээд амьлах болно гэдгийг Есүсээс дагагдагч нартаа хүмүүс хэлжсэн. Харин тэр хэлснээр амьдсан гэж хэлсэн. Тэр энд байхгүй байна гэж хэлсэн. Хатан буш үхэж түүнийг хадгалж чадаагүй маа. Бидний итгэл бол үхлийг алсан амьд болох битгдэг юм аа. Тийм ээ, тэр амьдсан. Тэр энд байхгүй байна. Тэр хошин байхгүй байна. Харин өнөөдөр бидэнтэй өгөөр сүнсээр болон эцгийн багнарын хүндэт сууд Тэнгэрээс биднийг харж байгаа маа. Амен. За тийм учраас өнөөдөр ер нь бол нүглийн хүсэл бүхэл байсан. Нүгэл хүмүүс ерөөсөө нүглээсээ болж энэ асуудлыг шийдэж шашныг бий болгосон, арга замуудыг бий болгосон ч үнэхээр нүгэлгүй бурханд хүрч чадахгүй бүгд өгсөг байсан. Харин бурхан нүгэлт биднийг авахаар нүгэлгүй хүүгээ Тэнгэрээс энд ихэвгүй илгээсэн. Тэр үгсдээс хамгийн анхны үр жимс гэж хэлсэн байх юм. За би эндээс уншиж өгье. Хамгийн анхны үр жимс гэж. Нэгдүгээр Коринтын 11-р бүлгийн 20-р эшлэлийг хэлсэн. Гэвч Христ үгсдээс амьдлагдсан бөгөөд нойрсогчдын анхны үр жимс мөн. Учир нь үхэд нэг хүнээр илсэн тул үгсдийн амьд мөн нэг хүнээр илжээ. Адам дотор бүгд үгтгчлэн Христ дотор бүгд амьд болгоно. Харин тус бүр өөрийнх нь дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь түүнийг ихэд Христийн амьдлагдана гэж хэлсэн. Амен. Ихэд баяртай мэдээ сонсмоор байна. Яг маргуур гэдэг болгаач гэж хэлж байгаа. Тэр бол Бурхны төрхийг хүн төрлөختнөөс сулгаасан. Анх хүн бүтээлтэй мөнхийн чанартай байсан. Бүхэн нэг сайн байсан. Харин тэр болгаач буюу диавол Бурхны бүтээсэн хамгийн үнцэнтэй хүнийг түүнээс сулгаахын тулд худал хуурмаг ярин залбир мэдлэн хүмүүсийг гин дургасан. Тэр цаг тэгээд болгаач авч устгал сүрмэлхээр ирсэн гэж Библиэлд ирсэн. Харин Бурхны хүү Есүс амьд гэж хэлж байгаа. Тэгвэл бэлгсэн амьд л өгөхөөр ирсэн гэж хэлсэн. Бид зөвхөн энэ дэлхий дээр зөвхөн чадан амьдрахын тулд биш. Харин бидний бүгд бэлгсэн амьдрал гэж хэлсэн. Мөнхийн амьдрал өгөхөөр Бурхны хүү энэ дэлхий дээр ирсэн юм аа. Тэгээ Бурхны хүү загалмай дээр өөрийнхөө үхлийг шийдвэрсэн. Нэгсдөө нүгэлт хүмүүс нүглийн асуудлыг шийдэх гэж хуучин гэрээнд янз бүрийн амьтны амь цусыг өгөж янз бүрийн тактик өргөсөн ч хүмүүс үгсээр байсан. Нүглийн асуудлыг шийдэж чадахгүй байсан. Харин Бурхны хүү нүгэлгүй хүү шүү. Тэр загалмай дээр бидний төлөө хүн төрөлхтний нүглийг өөртөө аван нүгэл болон бидний үхэх ёстой үхлээр үхэж тийм үү? Бидний нүргэж исэн бүх харанхуй өөртөө авсан. Загалмай дээр түүнийг дайсан ялчтай гэж бодсон боловч Колсон номдэр хэлсэн. Загалмай дээр түүнийг ялсан гэж хэлсэн байна. Загалмай бол үхлийн загалмай байсан. Харин Есүс Христээр дамжуулж үнэхээр тэр загалмай дээр диаволыг зэвсэггүй болгосон юм аа. Хүн төрлөخت нүүрлж ирсэн захирагчд гэж хэлж. Энэ хэрэгчд хангалтгүй хүч бодол сүнслүүд агарын ноёрчдыг тэр загалмай дээр зэвсэггүй болгож ялаад танд хүн төрлөخت нүүрлж ирсэн нүглийн хүч үхлийн хүчийг тэр загалмай дээр бүх хөрийг төлсөн. Та итгэх юм бол амьд Бурханд итгэх юм бол таны өрийг төлсөн түүний нэрийг дуудах юм бол ирээдүйд та ямар ч өргөө байх вэ? Амен. Хажууд байгаа юм биш. Танд ямар ч яах байхгүй биш дээ гэж. Номын амбрыг нэгдүгээр ишлэгийг хоёр. Үнэхээр миний хамгийн дуртай ишлэг. Үнэхээр учир нь Христ дотор байгаа хүмүүс ямар ч ял байхгүй гэж байна. Нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн гэж хэлсэн. Амийн сүнсний хууль гэж хэлж байгаа. Амийн сүнсний хууль хүчээ гэж хэлсэн. Есүс үхлийг амийн сүнсний хүчээр ялсан юм аа. Тэгээд нүгэлт хүмүүс яагаад үхлээс тийм үү асуудыг шийдэж чадахгүй нүгэлтэй учраас. Бурхны хүү ямар ч нүгэлгүй байсан учраас тэр нүглийн асуудыг шийдсэн. Есүс үнэхээр 2000 жилийн өмнө яг энэ өдөр түүний дагагчсан хатан бүшин дээр очих үед үнэхээр хад зайлшгүй байсан юм аа. Харин түүн дотор ороод үзэх Тэнгэрээс тэдэд харагдаад "Бүү та нар амьд гэдгийг үгсдийн газар нүд хайна" гэж хэлсэн баг. Тийм хатан бүшнийг хадгалж чадаагүй. Үглийн хүч түүнийг бас дахиж чадаагүй юм аа. Есай номдэр хэлсэн байдаг тийм ээ. Библиэлд бас
Үхлийн хатгуур чи хаана байна гэж хэлж байгаа. Чи ядагдсан гэж хэлж байгаа. Өнөөдөр би танад үнэхээр баяртай мэдээ сонсгомоор байна. Бид бол тэнгэр газрын бүтээч хүн төрлөختөнд амин амьдралыг өгч харанхуй гэрэлтэж үхлийг ялсан амьд бүхэнд итгэх юм аа. Амен. Олон шашны хэрэгмүүд нас орсон шүү дээ амжаагүй. Оддоо үнийг хайсан, үннийг олж чадаагүй нас орсон. Харин Есүс итгэдэг би бол үнэн гэж хэлсэн. Би бол зам байна гэж хэлсэн. Би бол амин байна. Надад дамжуулж та нар эцэгт минь үлнэ гэж хэлсэн баг. Эцгийн хүсэл бол энэ байгаа бүх хүмүүсийг авах гэж. Бурхны хүсэл бол энэ байгаа бүх хүмүүсийн амьдралыг мэндэн үе өрөвдөсөй гэж хүсэж байна. Бид өнөөдөр үнэхээр тэр үнхийн тэр баяр хүрээнд л дуудагдсан байна. Ах トゥ ус минь ээ. Өнөөдөр та итгэлээс үнэхээр тийм боцсахаараа итгэлээс бити ичээ. Би бол үнэхээр Христ итгэхээр үнэхээр бахархдаг. Хаан ч явсан үнэхээр тэр бол миний эзэн гэж хэлдэг. Тэр бол үхлийг явж амьдсан тэнгэр газрыг бүтээж хүн төрлөختөнд амин амьдралыг өгсөн амьд ариун бурхан гэдэгт би итгэдэг. Тийм учраас ирээдүйд үнэхээр Есүс итгэдэг хүмүүс харин түүнээс бурхан ичих болно. Өнөөдөр Христ итгэхэд бол хинээс ичих зүйл биш юм аа. Зөв амьдралынхаа төлөө, бусдыг хайрсныхаа төлөө, үнэхээр бурханы үгийн дагуу шудраг амьдралынхаа төлөө, үнэн байсныхаа төлөө бид юунаас ичих ёстой гэж. Амен. Амен. Ахын дүүс минь бидний эзэн бол амьд түүнд итгэсэн хүн хизээч хэцүү байж дордгүй гэж хэлсэн. Есүс итгэхэд энэ тохирсон байл гараа гэж байна уу? Есүс итгэхээс өмнө амьдралд чүүрээр дүүрэн байсан. Харин Есүс итгэснээс хойш өнөөдөр бид нар Есүстэй хамт давуулан дийлдэг байхгүй юу? Бид нар ялгчдаг байхгүй юу? Хажид догоон мэдэж Есүсээс та ялсан шүү гэж. Есүсээс та ялсан. Есүс таны өмнөөс дайсны чинь замаас чинь зайлшгүй баг. Есүс үнэхээр таны өмнөөс дайсны чинь зэвсэггүй болгоцсон баг. Есүс таны өрийг төлсөн баг. Тийм учраас та өргүй юм аа. Та үнэхээр Бурхны уучлалыг авсан. Бурхан таны зөвхт гэж хэлж. Бурхан таныг одоо бод шүүмийн охин минь гэж дуудаж байгаа маа. Тийм учраас ахын дүүс минь Библиэлд юу ч хэлсэн байдаг вэ? Ялахын тул биш гэж хэлсэн. Бурхны хүү Есүс энэ дээр бидний загламаа дээр тэр ялахын тул биш. Түүний баруун зүүн талд нь хоёр гимтэгтэн яллагдсан хийсэн гин нүглийн төлөө тэр загламаа дээр цуглагдсан байсан бол нэг нь Есүсийг догомжилж ирсэн. Ирээдүйд Есүсийг догомжилсан түүхийн галбуулын хүмүүс энэ дээр байгаа. Магадгүй Есүсийг мэдгүй ч гэсэн эцсийн амьсгалаа өргөхдөө Бурхны нэрийг дуудаад явж очих хүмүүс байна. Нэг гимтэгтэн эзэн минь өнөөдөр намайг өөрийн хааш тэгтэр намайг санаарай гэж хэлэх үед өнөөдөр чи надтай хамт явж байх болно гэж хэлсэн. Энэ тэнгэрийн дараа аврагдаж бол ганцхан нэрийг өгсөн. Энэ бол Есүс. Есүс гэдэг нэр бол аврагч гэсэн үг. Есүсийн нэрийг дуудсан хүн болгоны нэр тэнгэрт амийн номонд нэр бичигдэж. Тэгээд Бурхны өмнө очих үед амийн номонд нэр нь олцсон хүмүүс эзний баяргүй мөнхийн улс руу очих болно. Миний итгэлийн үндэс нь бол амьд эзэнд итгэх юм аа. Хаач явсан, харангууд явсан, гэрэлт явсан, зовлон дотор өвчтөө ирүүл ямар ч нөхцөл дотор би залбирх үед Тэнгэрийн Бурхан амьд учраас сонсож миний залбирал залбирх гарч ирдэг юм аа. Тийм учраас өнөөдөр би та бүхэнд уриалж байна. Магадгүй өнөөдөр анх удаа энэ хэлсэн баг юм бол өнөөдөр шашинд аврал байхгүй, шашинд үнэхээр тийм аль зүсдэх хүч болохоос амь ирээдүйн найдвар бүх ямар ч хүч чад байдгүй юм аа. Шашин өнгөрснөө хүний зовлонгоор тоглох юм бол жинхэнэ амьд Бурхан бол өнгөрсний чинь биш ирээдүйн найдвар сайн сайхныг өгдөг юм аа. Тийм учраас өнөөдөр таны амьдралаа бүх сайн зүйл Бурханаас ирсэн. Түүний дотор ямар ч тол байхгүй, ямар ч харанхуй байхгүй. Тэр бол туулийн ариун бүх. Тийм учраас ах トゥ ус минь бид бол амьд Бурханд итгэх юм. Хизээч хайхгүй, хизээч орхгүй. Хүмүүс таныг хайх болно. Хайртай хүмүүс чинь асуух болно. Үнэхээр маш олон итгэж авсан хүмүүс итгэлийн чинь зөвхөн чинь ороод явах болно. Харин энэ Бурхан бол загламаа дээр багтаж, ташуур болон тамдагдан зовоогдож, таны өмнөөс насураад үхлийг гадаад амьдсан учраас одоо тэр өшгүй мөнхийн тэр үнэхээр тийм хөршгүй одоо тийм гэрлийн газар оршиж байгаа боловч итгэн найдсан хүмүүст ирээдүйд тэр зам төлсөн юм аа. Ана загламаа зам мэдгүй Тэнгэрээс Бурхыг өгөөж ирсэн. Хүн төрөлхтний бүх хүмүүс өвчин зовлыг өөртөө аваад тэр харанхуй өхөл рүү хаягдан оршуулгдсан. Гэхдээ гэрэл байсан, хайр байсан, хүч байсан учраас тэр үхлийн алан ямлаад өөрийн дагагчнаар тэр үнэхээр өөрөө амьд гэдгээ гिचтэн батлан харуулаад дагагчны гаштай гэж төрөгдсөн. Тэр удахгүй ирнэ.
тэр их дэлхийн төгсгөл болно. Тэр өдөр бүх хүмүүс түүний өмнө нэг нэгээрээ зогсож хэрхэн амьдсан бэ гэсэн амьдралынхаа тайлбар тавина. Тэгээд хэмшиж Бурхны бүгд итгэж түүний нэрийг дуудсан хүмүүсийн нэг амийн номонд олдож мөнхийн усад очих болно. Тийм учраас хатвсан. Би та бүхэнд үнэхээр уриалж байна. Баян хүртэл байгаа. Тэр хизээч үхэхгүй. Тэр мөнхийн тэр юм амьдрал руу биднийг дуудсан байгаа. Амтны үр жимс гэж сайн үнээр хэлсэн байна. Тийм үү? Тийм учраас өнөөдөр баян өдөр байна. Бид нар Христийг илтгэл, Христээр очтол бид нар энэ хүч чадал дотор энэ амьдралдаа бид ялгалттай амьдрахаар дуудагдсан шүү. Ажил доромд биш. Та бол ялгч юм байна гэж. Тийм ээ. Өнөөдөр амттай зэрэг өнөөдөр бид нар жолон амттай зориулаад Евангелийн хаалт тамийн багсан гайхалтай ус дараамыг бэлдсэн байна. Өнөөдөр таны ирээдүйн таны өмнө байна. Энэ дугаар хүмүүсийн амьдрал магадгүй нэг цаг 80, 100, зарим нь 120 байх. Тэгээ Бурхны өмнө очих үед та нарын амийн ном нээлтэж, та нарын түүний амийн номонд олдож, эзнийхээ баяр хөөрд тэр өрөөлийг яс зарлан томсож байна. Хинч үхэж, хинч орхигдож, хинч харахгүй таягдасаа гэж Бурхан хүсдэг юм аа. Бурхан танд маш хайртай шүү. Тийм учраас бид зөвхөн дээр нүдтэй зогсохгүй, амьлаа зогсохгүй, өөрийн ариун сүнсийг өөрийн тийм хүмүүс илгээсэн. Түүний сүнс өнөөдөр бидтэй хамт байна. Хизээч орхихгүйгээр, хизээч хэрэггүйгээр үүрд мөнх зүрхэн чинь тамгалж өгсөн. Эзний өдрийн хүртэл тэр таныг сахин хамгаалж, Бурхны үнэн дотор ичдүүдийн үг таныг өдөрт хавнаа. Бид бол амьд болоход итгэх юм аа. Бид ямар нэгэн шашин биш, шашны тэргүүний үгээр биш. Харин эзний сүнсний ойлголт ичтэй бид амьддаг аа. Таны Бурхан дуудсан, танд өөрийгөө илчилж харуулсан учраас та өнөөдөр энэ ирсэн байна. Өнөөдөр хамт залбирая. Мөнхийн эзэн минь танд баярлалаа. Аава та өөрийн хүүг, нүгэлгүй хүү бидний төлөө. Нүгэл болгон бидний өхөлсөд өгүүлж, бидэнд нүүрлж исэн хараах өрийн дансыг та үнэхээр эзэн минь загнаа дээр хүчингүй болгож, бидэнд дайсгаж исэн харахгүй хүч, загнагч дэх мэдлийг зэвсэггүй болгон нийтэд үзүүлэн болгож, өөрийн хүүгээр дамжуулж бидний үрийг загнаа дээр төлсөн баярлалаа. Есүс бидний төлөө нас болж, үнэхээр эзэн минь бидний төлөв ёстой төлөөсийг төлж, өөрийн ариун цусыг урсган бидний гин нүглээс гэтлэж, эзэн минь бидэнд харин шин амьдралыг өгч, ирээдүйн өгсөн танд талархаж байна. Тэгээ өнөөдөр эзэн минь бүх дэлхий таныг магтаж байна. Бидний магтаа, бидний залбирал, бидний талархал эзэн минь танд ангидын үнэл тагуул олон очих болохгүй. Өнөөдөр энэ таны хүндлэгээр исэн хүн болгоны амьдрал, эзэн минь бэлдсэн таны бүрэн дүүрэн хувь тавилан эзэн минь ямар ч дутагдал байхгүйгээр шалан тэр бүрэн дүүрнээр эзэн минь бэлэгдэх болохгүй эзэн минь. Танд бүх хадрыг өгье. Эцэггүй ариун сүнсний нэрээр бид талархан залбирч байна. Амен.